Ингээд дараагийн мэдээллийг танилцуулъя. Дараагийн мэдээлэл маань болохоор таны бие 24 цагийн турш ямар одоо био хэмнэлээр амьдардаг вэ гэдэг юм уу тий. Ийм мэдээлэл байгаа. За бүр тодруулах юм бол өглөө сэрсний дараа 2 цаг хагасаас 4 цагийн хооронд бол хүний бие хамгийн оргил одоо юу сэргийг байдаг хэсэг дээрээ байдаг юм байна л да. Тэрнээс хойш бол баг зэрэг унтаа ч юм уу тийм байдалтай болдог юм. Одоо хоёулынхын хувьд бол өглөө 5 цагаас ирж байгаа юм чи. Одоо бол яг хамгийн оргил хэсэг гэж хэлж байгаа. Оргил гэсэн. Яг тэр цагаас хойш тийм ээ. За тэгээд ямар ч одоо эрдэмтэд бас нэгэн сонирхолтой судалгааг бол гаргасан байгаа. Ер нь таны бие 24 цагийн дараа ямар байдаг вэ гэсэн нэг судалгаа гаргасан байгаа. Энэхүү судалгааг үзцгээе. Сэрүүлэг дуугарч дарж хэдэн минут сэрэх болон унтахын завсар хипнопомик хэмээх байдалд орно. Та босохдоо энэ нойрны инерцийн ачаар сульдсан нойрмог байх болно. Ихэнхдээ тэр нь 10 минутын дотор алга болдог. Гэхдээ заримдаа хэдэн цаг үргэлжилдэг. Энэ үед биеийн хэмжин бага байх бөгөөд цусны даралт чинь хогцсон үүсдэг байна. Цусны дах стрессийн гормон кортизол нь эрс нэмэгдэж таны хүлээжгүй стресстэй өдөрт бэлдэх болно. Шүршүрт орох цаг боллоо. Энэ бол үсээ хусах хамгийн тохиромжтой үе. Учир нь энэ үед таны цусыг өтгөрүүлэгчээс хамгийн их байдаг. Тэгэхээр өөрийгөө зүссэн чи цус баг гарна гэсэн үг. Гэхдээ энэ бол зүрхний шигдээс болох хамгийн эрсдэлтэй үе. 7:30 болж кофе болон өглөөний цайгаа ууна. Гэхдээ уухын өмнө үнэрийн таашаа. Амт таашаахын 75% нь хэл бус үнэрээр дамждаг байна. Уур нь таны амны амтлах эргэтний дэрэгдүр өнгөрч хамрын хоолоогоор орж үнэрлэх эргэтэнд хүрдэг байна. Гоё юм аа. Ажил дээр ирэхэд таны оюуны чадвар өглөө дуусахын алдад оргил үедээ байдаг. Бидний ихэнх нь сэрснээс хойш 2.5-аас 4 цагийн хооронд хамгийн их сэргэг байдаг. Гэхдээ юм болж өнгөрөх тусам таны ой тоонд нөлөөлж эхэлнэ. Өглөөдөө бид 5 зүйлийг мартдаг бол үдээс хойш 14 зүйлийг мартдаг. Гэхдээ дөнгөж насанд хүрсэн бол тэхгүй байна. Харин ч эсэргээрээ залуучуудын хувьд үдээс хойш илүү сэргэг болдог байна. Гэхдээ шөнө болохоор урт хугацааны ой тогтоолттой холбоотой уургийг бидний биологийн цаг маань зогсоочдөг. Тиймээс шөнөжин шалгалтанд бэлдэх хэрэггүй юм. Үд дунд болж өдрийн цайгаа уух цаг боллоо. Таны ходоод хоол хүлээж авахын тулд 2.5 пинт өргөсдөг. Хоол нь хэдэн цаг энд байж байгаад нарийн гэдэс рүү ордог. Бид бодохгүйгээр хоолыг боловсруулдаг. Таны ходоодонд гэдэсний мэдрэлийн систем хэмээх тархи шиг юм байдаг. Тэр нь тэжээлийг мэдрэх, хүчлийг хэмжих, ходоодыг хамгаалахын тулд дархлаа ажилтыг зохицуулдаг байна. 2:30-ийн үед өдрийн хоол бүүдийсэн, ядарсан байдалд оруулдаг. Хоол идсэний дараа глюкозноос болоод бие чинь богино хугацаанд ирж хүчтэй болдог. Гэхдээ тэрний араас биеинд сахар өгдөг инсулин хэмээх гормонд автдаг. Эрдэмтэд инсулин хэтэрхий их цус авснаар ирж хүчийг бууруулдаг гэж үздэг. Гэхдээ энэ үзэгдэл хоол идээгүй байсан ч тохиолддог болохоор бүтээмж болон аюулгүй байдлыг нэмэгдүүлдэг богино унталтыг судлах хэрэгцээг бий болгосон юм. 4:30 боллоо. Тамирын залуурах цаг. Ихэнх хүмүүс өглөө дасгал хийхийг оролддог ч үдээс хойш дасгал хийснээр 20%-аар илүү булчинтай болдог байна. Таны агаарын зам илүү нээлттэй, зүрхний ажиллагаа илүү үр дүнтэй, таны хариу үйлдэл оргил үедээ байдаг. Энэ нь таны биеийн хэм үдээс хойш дээшилдэгтэй холбоотой. Ихэнх спортын дээд амжилтыг 3-аас 8 цагийн хооронд тогтоосон байдаг. Та үдэш болоход найз нөхөдтэйгээ ууж үдэшийг эхлүүлнэ. Коктейльний цагаар та согтууруулах ундааг илүү төвчих чадвартай байдаг. Нэг судалгаагаар өглөөний 9 цагт арх уусан хүмүүс сэтгэл зүйн ажиллагааны хувьд тухайн хэмжээгээр 6 цагт уусан хүмүүсээс хамаагүй удаан байсан байна. 8:30 болж байна. Та бааранд хэн нэгний харцыг булаалаа. Манай эрэгтэй өвөг дээдсүүд өөрсдийгөө үржих чадвартай гайхуулах олон янзын чадвартай байсан. Эмэгтэйчүүд мөн өндгөн эс ялгаруулж байхдаа дохио өгдөг байна. Эмэгтэйчүүдийн зургийг харуулж байхад судалгаагаар үржлийн үедээ байгаа эмэгтэйчүүд илүү хөөрхөн харагдаж байсан. Та түүнийг бүжгэнд урж, түүнийг үнэрлэх хэмжээнд ойртно. Таны өөхөн булчирхаа суг руу үнэр гаргах дохио өгч, хос болох хүмүүс заримдаа тэрийн таатай хүлээж авах юм. Хүмүүс босоогоороо явдаг болохоор суг нь үнэр тараах хамгийн тохиромжтой газар юм. Оройн 11 цаг болж байна. Энэ бол хамгийн их секс хийдэг цаг. Энэ бол бидний бие биш, нийгмийн хуваарьтай илүү холбоотой. Үнэн дээр тестостероны хэмжээ үдээс хойш бага байдаг ч өглөөний 8 цагийн үед хамгийн их байдаг байна. Харин үрийн шингэний чанар үдээс хойш хамгийн сайн байдаг бөгөөд дур ханалтын үед 35-ыг үржих нь 16 дахин их сперматоид ялгардаг байна. Тиймээс хүүхэдтэй болохыг хүссэн хосууд шүн дунд бус үдээс хойш секс хийх нь дээр юм. Та унтаж нойронтой автах үед унтах явцыг эхлүүлдэг мелатонин конус булчирхаанаас ялгарх үйл явц шөнийн турш хэд хэдэн удаа болох юм.
Альфа үйлчлэлийн нойрмог байдлаас бага үйлдэлтэй тета тархины долгион руу шилжиж эрд унтахыг мэдэгддэг. Та улам гүн ойрсох үед илүү удаан үйлдэлтэй дельта долгион руу шилждэг. Хүүхдүүдийн хувьд унтах үед нь яс уналтын 90% нь явагддаг байна. Эцэст нь та REM унталт руу шилжихэд таны тархи өдөр мэд завгүй болж тета долгион ялгаруулж, үе альфа болон бета долгион ялгаруулна. Зүүд нь унталтын аль ч үед тохиолдож болох ч REM унталтын үед бидний зүүд илүү тод хүчтэй байдаг байна. Сүүлийн үеийн тархины судалгаагаар серотонин, хистамин, нейроадреналин дамжуулагчид нь энэ үед унтарч, ухамсар, логик, цаг хугацааны мэдрэмжийг унтраадгийг баталсан байна. Тэгэхээр хажин зүүд зүүдэлдэг нь ойлгомжтой болж байна. Бид шөнө болгон 1.5-аас 2 цаг зүүдэлдэг. Тэгэхээр та амьдралынхаа турш 6 жил тод зүүдэлдэг гэсэн үг юм. Шөнө дунд таны бие микросэрэл хэмээх зүйлээс болоод үе сэрдэг байна. Эдгээр нь 1 секунд үргэлжилдэгч нэг шөнийн дотор 200-аас 1000 удаа болох юм. Гэхдээ барууны ертөнцийн ихэнх хүмүүс нэг мөсөн унтдаг бол нойрыг 2 хувааж. Дунд нь нийгмийн харилцаанд ордог олон соёл байдаг юм. Өнгөрсөн үед тэр нь орой 8 цагаас шөнийн 12, дахиад шөнийн 2-оос 6 цаг байх байсан. 4:30 болоход таны биеийн хэм хамгийн доод хэмжээнд очиж таны нойр хэдэн үе дамжина. Хэдэн цагийн дараа таны бие дахин өглөөний мэнд бие минь дахин өдрийн хиллээ гэх болно.